Зя бясалгал гэж ер нь яг юу хэлээд байгаа юм. Бясалгалын талаар хүмүүс яг ямар бодолтой, сэтгэл зүйтэй явдгийг ингээд олон л юмнууд байдаг л та. Гэхдээ их хвчлэн хүмүүс бясалгалыг ер нь тустай хүмүүс хийдэг те хүн болгон тэр болгон хийдгүүч гэдэг юм уу? Эсвэл заавал багш тусгалжуулагчтай танхимаар те явж ээж ингэж энэ бясалгалд суралцдаг гэл ингээд олон төрлийн ойлголттой байх те хүн болгон өөр өөр гэсэн ойлголттой байгаа. За энэ дээр би өнөөдөр яг ямар ойлголт өгөх вэ гэхээр бясалгал гэдэг маань өөрөө бид нар өөрсдөө бодлоо хянж удирдах яг ингэж өөрийгөө ажиглаж анзаарж байгаа энэ бүх тохиолдлыг өөрөө бясалгал юм байна гэдгийг ер нь бол ойлгосон. Тэгэхээр хүн гэрээ цэвэрлж явж байхдаа ч гэсэн тэгээ нэг л зүйлийн талаар дахин л бодогдол дахин тэр бодол ингээл өдрийн эдэн ч удаа гэдэг ингээл орж ирээд байна гэдэг юм байна. Энэ өөрөө бас яг нь бясалгал тооцогддог гэж байна. Тэгэхээр хүн ерөөсөө хамгийн гол нь бясалгалыг энгийн ойлголтоор эхний удаа юу гэж ойлгох вэ гэхээр ерөөсөө өөрийгөө ажиглах анхаарах. Ер нь бидний ихэнх анхаарал гадаад орчинд л явж идэг. Дандаа гадаад орчинд тэр яалаа, энэ яалаа, тэр энэ гэр бүл гэрте орж ирэхээр нөхөр хүүхэд гэрээ ажил хоолунд тэгэл ингээл дандаа нөгөө өөрийн биенээс тусдаал гадна л яваад байдаг. Гэтэл бид нар бясалгалыг хамгийн ихний энгийнээр бол ерөөсөө л өөр дээрээ төвлөрөх. За би яг яаж вэ? Миний бие яаж вэ? Уралсан үедээ яаж салгалж гэнэ үү, чичирж гэнэ үү, чангарч гэнэ үү? Тэ яг би гэж яахаараа яах үедээ уурлаад байна, яасан үедээ баярлаад байна. Гэхдээ би ер нь яг юу бодож өнгөрөөдөг хүн өдөржингөө би яг өглөөнөөс оройг хүртэл тэ яадгийн байна гэд ингээд зүрхэн дээрээ гараа тавьж агаад урт амьсгалаад миний амьсгал зөв байна уу, буруу байна уу гэдгийг бол мэдгүй ч хүмүүс байгаа тийм. За би бас амьсгалын талаар бичлэг хийж оруулна. Тэгэхээр ингээд өөрийгөө ажиглаж эхлэх буюу дотоод оршихуй руугаа яг ингээд дотгошоогоо ажиглалт хийж эхлэхээс л бясалгал гэдэг юм эхлээд байгаа. Тэгээ бясалгалын маш олон төрөл үүд юм билээ ерөөсөө яг тэр бясалгалыг одоо ингээ хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд бол маш олон төрөл байна. Тэгээ эндээс нэг 100 хэдийн өнөөдөр дурдъя. За тэгэхээр амьсгалж байна гэдэг. Агаар бүжил төрөгч. Тэгээ бүжил төрөгчийг юу ялгах вэ? Тийм мод ургамал байгаль ихтлэхий ялгах. Тэгээ бид нар өөрөө амьсгалахгүй болчих юм бол яах вэ? Агаар байхгүй бид нар амьсгалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр их усүр өөрөө бидний их усүр байгаль ихтлэхий болоод явахгүй. Байгалийн бүтээл бид нар өөрсдөө усгүй бол бид нар яах вэ? Ус гэдэг юм байхгүй бид нар амьдрах ямар ч боломжгүй. Амьсгал байхгүй бол бид нар амьдрах ихгүй гэх мэтлэн байгаль ихийн бүтээл байгаа даа. Тэгэхээр бид нар их усүртэйг яаж харцдаг вэ? Зүгээр л ингээл би намайг эцэг их л төрүүлсэн. Тэгэл болоо бидний байдалтай тийм ухамсаргүй юм уу гэдэг. Тэр ухамсарлаад эхлэхээр би чинь нэрээ байгаль их бүтээл юм биш. Нэр усгүй бол би яаж амьдрах вэ? Агаар байхгүй би яаж амьсгалах вэ? Амьд байх нөхцөлгүй л юм чинь энэ байгаль ихтлэх юм биш. Бидний амьдрах эрхийг олгодог юм чинь байгаль юм биш. Тэгвэл бид нар эргээд байгаль ихтлэхэд яах вэ? Зөв зохистой харьцах хэрэгтэй юм биш. Байгаль ихийг хайрлах хэрэгтэй юм биш. Энтэй чинь бид хөө холбоотой юм биш. Тийм. Энэ гэдгийг ойлгож эхлэх. Ухамсарлахуйтай энэ ухамсар гэдэг нь чинь төлөвлөгтний бүхэл юм ухамсартай холбогдоод байна. Тийм учраас би энэ ухамсарлах ухаантай байх энэ жижигтэй дараа нь хамгийн хурдан хугацаанд бид нөөсөө анзаарч усартай болох зүйл өөртөө ажиглах өөр махан бие махбодоо ажиглаж анзаарч яг хаана яг ямар үедээ өдөөд ямар үедээ би чангараад ингээд яг өөр хүрсэн үед бие дээр ямар өөрчлөлт мэдрэгдэж байна. Ингэж ажиглах бие гэдэг нь өөрлөгөө анхаарлаа татаж авчирсан эхэлдэг юм аа гэдэг бас нэг энгийн жишгээр би бас тайлбарлах гэдэг. Тэгэхээр амьсгал гэдэг юм бол ерөөсөө бидний хувьд бол амин
уран эрчим юм биш үү? Бид нар энэ амьсгалж иж бид нар амьд яваад шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ анхаар гэдэг нь чинь ямар чухал юм бэ? Тэгвэл одоо бид нар бяцлаглалын эхний алхам ингэж амьсгалаа уртаар аваад гаргаад тэгээд энэ амьсгал гэдэг нь бид нар дасгал хөдөлгөөн хийвэл зөв хоол бол урт насна л гэж яриад байгаа. Гэтэл энэ дасгал хөдөлгөөн хийх чухлыг чухал зөв хоол чухлыг мэдээж чухал. Түүнээс чухал юм амьсгал юм байна гэдгийг одоо манай эртний өмнө одоо энийг нээж гаргаж ирсэн хүн байгаад байгаа юм тийм. За тэгэхээр би энэ амьсгалын талаар бас бүр энэ бол бүр маш урган хүрээний асуудал. Энэ амьсгал бүр ингээ хаягдсан байж байгаа. Тэгээд сая 2012 оноос энэ судлаач судалж гаргаж ирж амьсгалын талаар тийм судалсан юм бүтээлийг одоо би ингээд уншаад явж байгаа. Тэгээ энэ талаараа дэлгэрэнгүй дараа тайлбарлаж оруулна. За тэгэхээр амьсгал гэдэг өөрөө бидний ерөөсөө л амьд байлгадаг юм биш. Тэгэхээр бид нар амьсгал дээрээ эхлээд яах нь төвлөрж бяцлахад сурдгийн байна. Ихэвчлэн бяцлаглууд амьсгал дээрээ төвлөрүүлдэг тийм. Тэгээ би саяхныг бол буруу амьсгалдаг байдаг гэдгээ буруу амьсгалдгийн байна гэдгийг мэдчихэж байгаа. Зүгээр л ерөөсөө амьсгалаа ажигладаг учраас тийм. Ерөөсөө ажигладаг учраас зөв амьсгалж байгаа юм уу буруу амьсгалж байгаа юм уу гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд ингээд амьсгал гэдэг юм дээр бид нар ерөөсөө төвлөрч амьсгалаа засаж зөв амьсгалж буруу амьсгалж байгаа мэдээ засаж сайжруулж сурах юм бол бид нар маш урт наслах боломж бид нар амьсгал дээрээ төвлөрж ажил сайжруулж чадах юм бол урт наслах боломж байт юм байна гэдгийг ингэж харуулсан байх. Жишээтэй тийм. Тэгэхээр бид нар өнөөдөр амьсгал дээрээ их хамгийн түрүүнд төвлөрч бяцлагаж сурах юм бол яах нь хамгийн чухал бяцлаглалын эхний алхам болох нэ гэдгийг энэ дээр харуулж байгаа. За энэ маань яач вэ? Чухал да. За дараа нь биеийн мэдрэмж. Биеэ мэдэрч бяцлагахтай. За яг бие чинь яг яаж юм? Цаана айгүй байна, чангарч байна уу? Яг ингээ ажиглаад сухаар яаж салгалж байна уу? Чичирж байна. Ер нь бол хүн ингээл уур цохол ихтэй, стресс ихтэй, анхаарал чинь гадаад орчинд ингээд л яваад байгаа бол ерөөсөө ядаж нэг 2-3 минутын одоо чөлөөг өөртөө хошоо сайхан ингээ биеэр лагс сайхан сууж гад бие мэдрээд яг би хүндийн жингээ мэдрээд яг би энэ орчлон ертөнцийн дээр бат зогсож гин үгүй юу гэдгийг ингээд хөлөө газар л авхан тавьж гад ингээ бие мэдрээд ингээд нэг бие мэдрээд ирэхээр би чинь ингээд уралсан үед бол ингээд салгал алж чичрээл дээ одоо ингээд хамааг болчих хүмүүс чинь мэдрэлийн эсүүд чинь ингээд бүр ингээд чангарцсан тэрийг ажиглах байх. Тэгэхээр энэ яаж вэ гэхээр хүн ерөөсөө өөрийгөө ажиглаагүйгаас болж үж бие махбод бие сэтгэл оюун ухаан гурав чинь ерөөсөө юм цогцсон байна. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд бид нар биеэл энэ махан биеэл би энэ махан биеийн л одоо байна. Бусад тэр аураа, гэрлэн бие, сүнсэн бие, тэ сэтгэл зүйн одоо тэр юм а ерөөсөө анзаардаггүй шүү дээ махан биенээс бусдаа. Гэтэл сүүлийн үед махан биеж бид нар анзаарахгүй явсараа байгаад ингээд өвчин зовлон тусаад хөндрүүлчихэд байна шүү дээ. Тэгэхээр бид нар эхний удаа яах хэрэгтэй юм бэ гэхээр ерөөсөө хамгийн ойрын мэддэг юм чинь бид нар махан бие байхгүй. Хамгийн ойрын мэддэг юм махан бие бид нар маш сайн яах нь ойлгож ингэж авч иж бид нар өнөөдөр яг энэ бяцлаглалын тухай ойлголтыг илүү авах нь байна гэж ойлгох нь шүү манайх. Тийм учраас ерөөсөө бид нар махан биеийн дээр маш сайн анхаарлаа хандуулж эхний удаадаа бяцлал хийхээс өмнө махан биеэ ажиглаж анзаарч тэ ингэж биеэ мэдэрч өөрийгөө хайрлж ингэж тэрвэрж тэ яг ингэж зүрхэнийхээ цохилтыг мэдэрч сул цогтой юм байна уу? Чанга цогч байна уу тий яаж вэ? Тэгээ өөрөө махан биегээ тайвшруулж тэр чангарлаа сулалж тэр чичир салгалж байгаа бол тэрийг илж таалж ингэж сурах нь хамгийн чухал. Энэ бол хамгийн бид нар нэг ухамсараа өөрчлөх бол урт хугацааны асуудал. Хин биеийн дээрээ мэдэрч ингэж бяцлагалж эхлэх нь бол богино хугацаанд бид нар өөрийгөө анзаарч ажиглаж эхлэх алхам шүү. За энийг бол би сургалтуудаараа маш тодорхой ярих учраас ингээд дуусгая. За тэгээд дараагийнх нь хайр инрэл. Хайр инрэлийн бяцлал гэдэг маань ингээд энэ яг энэ хүн яг одоо цаг дээр орш гэдэг. Одоо цаг дээр оршоодог юм бол хайр байдаг. Яг ингээл хөөхтэй хараад тэр хөөхөө ярьж байгаа, гүйж байгаа, тэгээд тэр шулганаал хилд орж байгаа, хөлд орж байгаа бүх процессыг ингээд харахад л зүгээр ингээл хайр бэлхаал явцдаг шүү дээ. Тэгээд тэр хайрлж байгаа үед хүн яг одоо цаг дээр амьдарч байдаг уу юу? Яг тухайн тэр моментыг ажиглаж байдаг уу? Яг тэндээс жинхнээсээ зүрхнээс чинь тэр гайхалтай гоё мэдрэмжүүд гарч ирж байдаг гэсэн. Тийм учраас хайр инрэлийн бяцлал бол зүгээр үнэхээр агуу. Тэгэхээр энэ
хайр инрэл гэдэг имийг бид нар өдөр тутам мэдэрч яхахын тулд зүрхэн дээр оршиж сурах. Тарих бол хурамч штэ. Тарих маш амархан хурдагддаг. Зүгээр ингээл юм идэж гэн гэл төсөөлөхөд л арааны шил засгараа л тийм худлаа зүйлд бас хурдагддаг. Тэр хамгийн үнэн мөн бол зүрхнээс засгардаг. Хамгийн үнэн зүйл бол хайр инрэл байдаг. Зүрхэнд байдаг. Тийм учраас бид нар зүрхэн дээрээ төвлөрч бяцлагаж сурнаа. Тийм. Төсөөлж гой сайхан бүхнийг мэдэрж байгаагаа ингэж мэдэрж бяцлагаж дүрслэж ингээд тархиндаа ингээд бүхэл цаа одоо муу мухай бодол муу мухай бүхнийг биеэсээ зайлуулахын тулд бид нар энэ дүрслийн бяцлагыг хийж сурах юм бол биеэс тэр гараад байгаа намайг ингээд стресстүүлээд байгаа биеэс минь муу мухай энерги ялгаруулад байгаа муухай үг хэлүүлээд байгаа тийм муухай үйлдэл хийлгээд байгаа энэ болгоны чинь биеэсээ гадагшлуулахад ухамсарын түвшинд бол маш удаан хугацааг шаарддаг. Тийм учраас бид нар энэ дүрслэл хийх юм бол маш хурдан хугацаанд биед байгаа тэр хоримтлагдсан хар энерги тэр бодлын түвшинд үг хэлний түвшинд үйл хөдлөлийн түвшинд байгаа тэр муу зүйлээс хурдан салах боломж бол дүрслэлийн бяцлагаар бид нар хийх боломж байдаг. За тэгээд мэдээж дараагийнх нь бол за энэ маань бас гацаад байна яа гацаад байна вэ? Алхалтын бяцлал буюу алхаж байхдаа, бишгэж байхдаа, явж байхдаа үйлдэл хийнгээ яг тэр байгаль эрчим тэр газраар чөлөө улаараа дамжуулж бид нар гайхалтай сайхан энерги эрчмийг авч байгаа шүү. Ялангуяа бүтэн манай үдээчүүд бол аавчууд бол зүлгэн дээр хүлэнцгэнгүй л гэдэг. Тэгээд тэндээс бид нар маш их эрчим энергийг байгаль эхлэлээс авч идэг буюу утас шиг цэник авч идэг болохоос эргүүлж чийдэг. Тэр махангүй маань эргүүлж чийдэг. Тэр эд эсүүд маань хөдөлгөөнд орж идэг тийм эсүүд маань жаргаж идэг тэр зүлгэн дээр. Тэгээд гүйхэд яг биений манай эсүүд хөдөлгөөнд орж бас тийм бүх биеэр маань тусны эргэлт сайжирч байдаг. За дээрэс нь тархилгооны үйл ажиллагаа. За дээрэс нь хөлс ялгаралт тийм халах интерч ингээд хөлсөөр одоо муухай юм ингэж гадагшилж идэг. Тэгээд дараа шүрширч болсон дараа ч алах юм бол бүр сайн гэж байна. Тэгэхээр энэ болгон бидний бяцлал байдаг байна. Дараагийн зурлаар дараагийн бяцлал маш олон бяцлалын аргууд байдаг. Бид өөртөө яг тэр моментыг алхаж байхдаа яг өөрөө анхаарлаа төвлөрүүлээд гадаад орчноос хэсэг зурж хэдэн минут секунд ч гэсэн ингээд тасрах тэр процесс нь бяцлал байдаг байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нар хийж эхлэхдээ 1 минут байж бол 30 секунд байж болно тийм. Тэгээ ахгүй л 1 минут 2 минут боллоо өөр ажиглалт хийх юм. Энийг алхаж байхдаа хийж явж болох нь шүү дээ тийм. Гэрээ цэвэрлээд эмэгтэйчүүд бол ингээд үйлдэл хийж байхдаа л ингээд сайн сайхан зүйлийг бодоод бүх зүйлдээ талархаад бууж байгаа усандаа талархаад амьдарч байгаа гэр орондоо гэж ерөөсөө бүх зүйл бяцлаглаад. Тэгэхээр бид нар бяцлаглыг нэг хүнд надаас хол энэ бол хэцүү энэ бол тусдаа бид нар юм байдаг гэхгүй. Ихтэй даасан багштай байвал их өрн цаашдаа бяцлаглаар жоох амьдралаа өөрчлөе, бяцлаглаар өөрийгөө сайжруулах, бяцлаглаар бие эмчлэе, эдгэрүүлээ, дэрлэгүүлээ, бяцлаглаар дамжуулж бие өөртөө сайн сайхан амьдралыг биелүүлэх гэж байгаа бол юм бол тийм багштай байж чиглүүлэг авч тийм мэдгүй ч гэдэггүй асууж өгөх зөв байдаг шүү тийм. Миний хувьд бол 2021 оны хөгжин төвийн бэр цэцэг гээд ректи бяцлаглаа бас тэгээд бусад бяцлаглуудаар 7 хүртний бяцлал гэдэг ингээд заадаг багш дээрээ явж шаварж авшиг хүртчихсэн нэг одоо муу шавлтаа тэр бол очиж чадаад байдаг. Тэгэхээр хүн альва зүйлийг би дааж хийн би чадна гэдэг яг өнөөсөө илүүтэй өөр гэсэн багштай болчих юм бол бас их багшийнхаа төсөөлөл төрслөөл ингээл хийх юм бол тийм бас бяцлаглыг хүч нэмэгддэг гэж үздэг. За юм байдаг. Тэгээд бяцлаглын өнөөдрийн зураг одоо бичлэгээ та бүхэнд өгүүлээд бяцлаглыг